Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв хадгалах төхөөрөмж. Суралцсан зорилт. Компьютерийн хадгалах төхөөрөмж RAM, ROM, cache санахын онцлогийг ойлгуулж өдөр тутмын хэрэглээнд тохирсон төхөөрөмжийг зөв сонгох ашиглах чадвар сургах. Төлхөөрөг нь хадгалах төхөөрөмж санахой ROM, RAM, cache санахой HDD hard, flash санахой хадгалалт гэсэн үг нэ. Санах хойно өгдлийг санах болон хадгалах, төв боловсруулах байгууламжийн командаар хангах, тэтгэврийн хурдан гүйцэтгэх боломж олгож буй микрочип юм. Санах хойно хурдан компьютерийн хүчин чадлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Санах хойг гадаад ба дотоод санах хой гэж ерөнхийд нь ангилна. Гадаад санах хойно бол мэдээлэл хадгалах төхөөрөмж буюу дискүүд юм. Дотоод санах хойд тогтмол шуурхай кэш, виртуал санах хой регистр багтдаг. Тогтмол болон шуурхай санах хойно компьютерийн үндсэн санах хой юм. Тогтмол санах хой компьютерийг ажиллуулах зайлшгүй шаардлагатай програмууд тогтмол санах хойд хадгалагддаг. Шуурхай санах хойгоос ялгахдах гол онцлог нь компьютерийг унтраас нь өөр төрх мэдээллийг хадгалсаар байдагт оршино. Учир нь компьютерт байрлах 3.5 вольтын тогтмол зам санах хойг байнга тижээж байдаг. Баг бүх компьютерүүд нь эхлүүлэх програм хангалтыг агуулсан бага хэмжээний ROM-ыг агуулдаг. Энэхүү ачаалал програмыг үндсэн оролт гаралтын систем буюу BIOS гэж нэрлэдэг. ROM-ын төрлүүд. ROM-ын төрөл үйлдвэрчээс оруулсан дэлхийд хөдөлгөөнгүй програмчлагдсан тогтмол санах хойг хэлбэр юм. Анхны ROM нь зөвхөн уншихад зориулагдсан тул агуулгыг өөрчлөхийн тулд үүнийг салгаж физик байдлаар нь сольж өгөх шаардлагатай байв. Mask ROM Үйлдвэрийн явцад өгүүлбэг байнга бичиж өгдөг бөгөөд дараа нь өөрчлөх боломжгүй. P-ROM нь хэрэглэгч нэг удаа бичиж болдог ба дараа нь зөвхөн уншина. EEPROM хэд ягаан туяагаар арилгаж дахин бичих боломжтой байдаг. Электронны ирээшүүлэн P-ROM нь цахилгаан аргаар арилгаж дахин бичих боломжтой бөгөөд одоо ч зарим төхөөрөмжөд ашиглагддаг. Flash ROM нь EEPROM-ыг сайжруулах хэлбэрээр бөгөөд маш хурдан арилгаж дахин бичиж болдог. Орчин үеийн компьютер гар утас USB flash, SSD илүү өргөн хэрэглэгдэж байна. Өнөө үед ROM нь хэрхэн өөрчлөгдсөн бэ гэвэл анхны ROM нь зөвхөн унших зорилттой байсан бол одоо flash санах хой хэлбэрээр үйлчлэлийг уншихаас гадна олон дахин бичих, устгах боломжтой болсон. За шуурхай сойрхон үйлдэл гүйцэтгэх явцад шаардлагатай програм мэдээллийг бичих, хадгалах, унших зорилттой санах хойг бол шуурхай санах хой. Компьютерийг унтраах үед шуурхай санах хойд байгаа мэдээлэл өсч үгүй болдог. Шуурхай санах хойд дараах үүрэгтэй. Компьютерийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй үйлдэл систем хэрэглэгчийг ашиглаж буй хэрэглээний програмуудыг ачаалж ажилтдаг. Эдгээр нь програм төв боловсруулах процессор дамжин хөрвүүлэгдэж ачаалагддаг. Оруулах төхөөрөмжөөс өгсөн мэдээллийг төв боловсруулах процессор дамжуулж түр хадгална. За боловсруулсан үүрэгтэй дахин боловсруулж эсвэл гаргах төхөөрөмжөд дамжуулах хүртэл төр хугацаанд хадгална. Шуурхай санах хой багтаамж хэсэг тусам том хэмжээний програмуудыг ашиглах болон програмтай нэгэн зэрэг хурдан үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэнэ. Шуурхай санах хойд хадгалагдаж байгаа мэдээллүүд нь хэд ихсэн түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискээр бичигдэх хийх ба үүнийг виртуал санах хой гэж нэрлэнэ. Cache санах хой байнга хэрэглэгддэг өвд командаар хадгалагддаг өндөр хурдтай санах хой бөгөөд хэмжээ багтаа байдаг. Эсвэл төв боловсруулах байгууламжийн ойрхон байрладаг. Төв боловсруулах байгууламж команд эсвэл өвд шаардлагатай үед эхлээд cache санах хойгоос хайдаг. Cache санах хой бүх нэгжээс асар богино хугацаанд хайлт хийж чаддаг. Cache санах хойгоос шаардлагатай өвдлийг олсон үед төв боловсруулах байгууламжийн өвдлийг авч дараагийн даалгаврыг гүйцэтгэдэг байх нэ. За хоёр дахь хадгалах төхөөрөмж гэдэг. Компьютер бичигдсэн мэдээлэл дахин ашиглахын тулд хадгалах шаардлагатай. Програм болон мэдээллүүдийг удаан хугацаагаар хадгалах зорилгоор гадаад санах буюу хадгалах төхөөрөмжийг хэрэглэдэг. Дискэнд байгаа програм мэдээг хэрэглэх шаардлага гарахад компьютер түүнийг уншиж шуурхай санах хойд ачаалж түр хадгалдаг. Харин их хөвгөлбөр нь дискэн дээр хадгалагдаж байдаг. Бүх төрлийн дискийг өөрийн уншигч бичих төхөөрөмжтэй байх ба түүнийг дискийн төхөөрөмж гэж нэрлэнэ. Дискийн төхөөрөмж нь гол төлөв системийн блоктод байрладаг байх нэ. Зөвхөн диск төхөөрөмжүүдийг хөрмөл шилжүүлдэг. За хатуу диск
Хатуу дискийн төхөөрөмж нь систем блок байрладаг бөгөөд уян хатан дискүүдийг байрлуулах, файл бичих, унших зэрэг хяндаг механизм байх нэ. Хатуу дискийн төхөөрөмж HDD hard бас ордог. За hard disk drive гэж байна. Хатуу диск төхөөрөмж. Жиг хичээлчлэн хатуу диск гэж ойлгодог. Хатуу диск бол түүнийг уншигч нэг дөр байрладаг боловч тусдаа үүрэгтэй. Хатуу диск нь HDD-ийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгүүлбэрийг хадгалах зорилготой байх нэ. За энэ зургийн дээр баруун дээд болон дээр зургийг харагдаж байна. Хатуу дискийн замын дагуу өндөр хурдаар эргэлдэж байдаг олон тооны соргондын дискээс тогтох бөгөөд гадаргуу бүрт өгүүлбэр унших, бичих, замын байрлалыг заагч урагш хоош хөдөлдөг. Хандлтын гарын тусламжтайгаар дараалан болон шууд хандж ажилладаг байх нэ. За solid state drive SSD hard гэж нэрлэгддэг. За нөгөө хардын болохоор flash дисктэй бүтцийн үе төстэй нэгээ хард дискээс хэлбэр хэмжээгээр ялгахдаггүй зөвхөн болон сүрэн компьютерт ашиглах зориулсан. Оролт гаралтын хувьд уламжлалт болсон хата оролттой SSD-ийн өгүүлбэрийг уншиж, бичгтээ цахилгаан гүйлэн тусламжаар уншиж, бичих ба флаш санахын тусламжтайгаар бүх үйлдэлийг хийдэг байх нэ. За хатуу дискийн онцлог нь харьцуулсан байна. HDD hard болон SSD hard. За технологи нь мэдээж HDD hard нь механик дисктэй SSD-ийн флаш санахын хурдын хувьд SSD-ийн хурдан HDD-ийн дунд зэрэг байна. Багтаамжийн хувьд SSD одоогийн байдлаар байгаа HDD hard нь хэмжээний мэдээлэл хадгалагддаг байна. За эрчим хүчний хувьд болохоор эрчим хүчний зарцуулалт нь HDD-ийн их SSD-ийн бага. Дуу чимээгээр нь HDD-ийн их гардаг байх нь SSD-ийн чимээ багтай байх нь ягаад гэвэл дотор нь microchip-үүд байдаг болох. За үүний хувьд болохоор SSD hard нь аялал үнэтэй байдаг. Батмах худлаа хэдэлгээтэй байх нь SSD hard. За optic disk нь лазер гэрлийн тусламжтайгаар мэдээллийг уншиж бичдэг бөгөөд хэмжээ ихтэй дүрс боловсруулалтын өгүүлбэр програмын хангамжийг хадгалдаг байна. За optic дискийн төрлөөр нь SSD ROM drive, SSD Writing, DVD-ROM drive, Combo ROM drive, DVD drive, CD-ROM drive гэж төхөөрөмжүүдийг нэрлэдэг байна. За compact disk. Compact дискийн технологи нь 1978 оноос мэдээж хэрэглээд гарчээ. Энэ дисктэй мэдээллийг үйлдвэрлэгчид бичиж өгөх буюу тусгай бичих төхөөрөмжөөр бичдэг учраас хэрэглэгч тэр болон өөрчлөлт шалгаж чаддаг байх нэ. CD-ийн 950-аас 900 мегабайт багтаамжтай байх нэ. Дижитал олон үйлдэл диск 1994 онд DVD гаргасан байна. DVD CD-тэй ижил боловч түүнээс 5 дахин их мэдээллийг батгах боломжтой юм. DVD CD-тэй адил технологиор хийгдсэн. DVD-г CD-ний замуудыг ойрхон байрлуулах замаар шийдэж гаргасан. HD DVD ба Blu-ray диск. DVD дискээс 5 дахин их хэмжээний байх бөгөөд нэг дээд талд нь 25 ГБ, хоёр талдаа 506 байт мэдээллийг хадгалах боломжтой байдаг байна. DVD, DVD-R, DVD дээр энэ DVD, RV болон DVD-ROM улаан лазерын тусламжтайгаар уншиж бичдэг. Blu-ray диск нь зинхэр ягаан лазерыг ашигладаг учраас Blu-ray гэж нэрлсэн байх нэ. Хүүхдүүдэд бусад хадгалах төхөөрөмжүүдэд санахын картууд ба флаш диск орно. Өгүүлбэрийг тоон хэлбэрээр тусгай карт руу хадгалах болон унших боломжтой чипүүдээс бүрддэг. Өгүүлбэрийг унших бичгтээ флаш санахыг ашигладаг. Флаш санахыг гэдэг нь өгүүлбэрийг дахин хадгалж бичих боломжтой тохиом санах ойн төрөл юм а. Санахын картууд нь зөөврийн компьютер болон PDA-с MP3 тоглож дижитал камер зэрэг зөөврийн цахим хэрэгслийн мэдээллүүдийг хадгалж чаддаг нэ. Флаш диск бидний бүрэн хэрэглэгддэг хамгийн түгээмэл ханахын төхөөрөмжүүдийн нэг юм а. Энэ дотоод санахын карт болон USB интерфейс адаптераас бүрддэг. Зарим флаш дискүүд нь нууцны хамгаалалттай болон хүрээний таних зэрэг аюулгүй байдлыг хяналтын системтэй байдаг. USB port болж ашигладаг. Санахын карт болон флаш диск давуу тал нь ашиглах хэлбэр, овор хэмжээ ба харьцангуй их хэмжээний мэдээллийг хадгалах зөвлөгөөд илүү тохиромжтой. Эрчим хүчний хэрэглээ багтаа байгаль орчинд ээлтэй технологи юм а. За өнөөдрийн хичээл ийхүү дуслаа. Хичээлийн агуулгатай амжилттай судалсанд баярлалаа хүүхдүүд. Баяртай.